Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 1500 айлын газрыг чөлөөлж 3000 янданг буулгаж чаджээ. Баянзүрх дүүргийн татварын алтанд ажилладаг Уранбаяр 2 хүүгийн хамт амьдардаг. 0.7 га газартаа мансардтай 2 давхар байшинтай хашаанасаа халуун ус авах хэмжээнд амьдрах орчноо дохижуулсан байж. Харин газар нь дахин төлөвлөлтөд хамрагдсанаар нөхрийнхөө хамт барьсан байшингаа буцаа нураах хэцүү байсан ч тохилог сайхан орон сууцтай болохоор зоригшуулуудан хорооноос хамгийн түрүүнд газараа чөлөөлж өгч байсан гэж хуучилсан юм. Газраа чөлөөсөн Уранбаяр жилийн дараа ийхүү 2 өрөө тохилог орон сууцаа хүлээн авлаа. Нүүрсээ оруулна, усандаа явна гэдэг асуудал байхгүй шүү. Ийм сайхан юм чи бүх юм бэлэн ханаасаа усаа оржуулчих нь тий. Ханаасаа халаад авчих нь ийм сайхан байх ч одоо бүх юм сайхан ба шүү. Харин энэ бол нямгүй ганх. Баянзүрх дүүргийн 14-р хороонд 23 жил амьдарсан 0.7 га газар бүхий байшингаа мөн л 2 өрөө бүхий тохилог орон сууцаар сольж балжин ямтай өдөр байраа хүлээн авсандаа баярлаж байгаагаа бидэнтэй хаваалцсан юм. Одоо энэ ард иргэд маань ингээд энэ нийслэл отынхаа үзмжинд одоо нэмрэнд боломж гэдэг юм уу яад энэ газраа нэг их айхтар өнөрөх гэж цааргалаад айлгүйгээр л одоо ингээд сайхан байр суурьтай болоод тохилог орчинд амьдарцгаа бол одоо сайхан л байна шүү дээ тийм ээ. Ийхүү Баянзүрх дүүргийн 14-р хорооны 50 айлын газрыг чөлөөлснөөр 150 айлын орон сууц өндөрлөж газраа чөлөөсөн 50 айл орон сууцанд орсон нь сайн мэдээ юм. Энэ мэтэр гэр хорооллыг дахин төлөвлөсөн 2 жилийн хугацаанд нийт 1500 айлын газрыг чөлөөлж утаа гаргаж байсан 3000 янданг буулгаж чадсан сайн мэдээг албаны хүн хэллээ. Энэ огт нөгөө нэг дэд үтс байхгүй байсан газрууд дээр дэд үтсийн ажлууд хийгдээд тэр газрыг хөгжүүлж газар маань бас өөрөө үнэтэй болж байна. За ингээд газраа чөлөөлж өгсөн төслүүдийг дэмжиж байгаа оролцож байгаа иргэд маань өөрсдөө тохилог одоо нөгөө эрүүл аюулгүй орчинд амьдрах боломж өгөхий байранд орцгоосон. 2014 онд бол 588 айлын орон сууц ашиглалтанд орсон. 2015 онд 1656 айлын орон сууц ашиглалтанд орлоо. За ингээд бол эдгээрт бол нийт 500-аад газраа чөлөөлж өгсөн оршин суугч иргэд нь 500-аад айл бол байранд орсон. Улаанбаатар хотын нийт газар нутгийн 54.9%-ийг хамран төлөвлөлтгүйгээр тэлсэн гэр хорооллыг дахин төлөвлөснөөр иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээр хангалтгаас гадна тухайн орчны дэд үтсийн асуудлыг шийдэж өгсөн нь сайн мэдээ юм а. Гэр хорооллыг дахин төлөвлөх их бүтээн байгуулалтын ажлын үр дүнд олон иргэн сайн гэж дүгнэж байгаа. Нийтдээ 4618.5 га гад талбайг дахин төлөвлөлтөд хамруулахаар ерөнхий төлөвлөгөөнд тусгаснаас одоо 24 байршилд иргэдийн санаачлаг оролцоон дээр тулгуурлаж тохиролцох зөвшөлдөх замаар төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа сайн мэдээг үзүүллээ.